Сайн бацгаана хүүхдүүдээ. Солонгоо агшнаа. За бүгдээрээ дэлгэсэн дээр байгаа нэг зургийг харах уу? Хүмүүс юу хийж байна? Автобусны буудал дээр автобус хүлээгээ зогсож байна тийм ээ. Тэгвэл өвлийн эд хүйтнэр автобус хүлээнэ гэдэг чинь ямар хэцүү байдаг вүлээ тийм ээ? Гар дараал, хөл дараал. Автобус хизээ ирэх юм болоо гээл тийм ээ. 30-40 минут ирэхгүй удаад байвал яадаг вүлээ? Хамаг бие даардаг тийм ээ. Тэгсэн ч гэсэн бид нэр автобусаа хүлээгээ зогсож идэг. Яагаад гэвэл автобус ирнэ гэсэн итгэл найдар байгаа учраас тийм ээ. Тэгвэл өнөөдрийн гол дүрийн баатар хий юм болоо. Хамтдаа Библиэс уншицгаая. Эхлэл номын 6-гийн 13-аас 20 дугаар ишлэл хамтдаа уншъя. Бурхан Новад газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учраас тэдний эцсийнхэн өдөр миний өмнө болж би тэднийг газартай нь сөөрүүлнэ. Чи говор модоор өөртөө нэгэн бүхээг хийж бүхээг дотроо тасалгаанууд гаргаж дотор гадаргуй давирхай түрх. Чи үүнийг яаж хийх вэ гэвэл бүхээгийн урт нь 300 дохой, өргөн нь 50 дохой, өндөр нь 30 дохой байна. Бүхээгтээ гэгээч хийвтэй оройгоос нь нэг тохой хийн. Бүхээгийн хажуу талд үүд хийж бас доод, дунд, дээд давхар гарга. Би газар дэлхийд үер булгаж тэнгэрийн доорх амин амьсгаатай бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ. Харин би чамтай гэрээ байгуулж чи өөрийн хөвгүүд эхнэр бэрүүдтэй хамт тэр бүхээгт орох болно. Чи өөртөөгөө хамт амьд үлдээхийн тулд бие махбодтой амьтан бүхнээс эр эмийг хос хосоор нь бүхээгт аваачиж оруул. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шуудын төрөл, адгуус амьтдын төрөл, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. Амен. Найзуудаа бид нэр өнгөрсөн 7 хоногт үеийнхнийхаа дунд гин зэмгүй амьдэрсэн зөв шудраг амьдэрсэн нэгэн хүний тухай үзсэн. Тэр хэн бэлээ? Яг зөв. Нова. Нова мал өөрийнхөө үе тэнгийнхнийхээ дунд Бурхны өмнө зөв амьдарч чадсан хүн байгаа. Багш та нараас нэг зүйлийг асууя. Та нар хэдэн настай вэ? 2 настай юу? 10 настай юу? Тэгвэл Новагийн цаг үед хүмүүс маш урт насалдаг байсан байгаа. 100, 200, 500, 700, бүр 900 хүртэл насалдаг байсан байгаа. Нова маань 500 гаруй настай байхдаа гэр бүлтэй болсон байна. За гараад ирээ. Нова маань маш үзэсгэлэнтэй эхнэртэй болоод 500 гаруй настай байхдаа Шем, Хам, Яфет гэсэн 3 хүүтэй болсон байна. Вау, үнэхээр хөөрхөн байгаа сте тий? Энэ гэр бүл маань үе тэнгийнхнийхээ дотроо Бурхны өмнө мөргөл өргөж Бурхныг маш их хайрладаг гэр бүл байсан байгаа. Түгээрч барахгүй Новагийн 3 хүүгүй маань мөн хурмай хийсэн байгаа. За, Шем маань хурмай хийгээд маш үзэсгэлэнтэй эхнэртэй болсон. Мөн Хам маань ч гэсэн хурмай хийгээд хөөрхөн эхнэртэй болсон. Яфет бас хурмай хийгээд хөөрхөн эхнэртэй болсон байгаа. Ингээд эдний гэр бүл 8 гишүүнтэй болсон байгаа. Энэ 8 хүн маань Бурханд мөрөглийг өргөдөг, Бурхныг маш их хайрладаг гэр бүл байсан учраас үе тэнгийнхтэй хүмүүс, эргэн тойрныхоо хүмүүс гайхдаг байсан байна. Хүүе, Нова, та нарын итгэдэг Бурхан чинь харагддаг юм уу та нарт? Та нарыг сонсдог юм уу? Тэр Бурхан чинь хаана байна вэ? Та нар Бурхан гэж явж хахаар өөрсдийнхөө дураар амьдраач дээ. Сайхан наргил та. Сайхан зугаацж цэнгэл дээ. Өөрийнхөө дур зоргаар амьдрал та гэж хэлдэг байсан байна. Харин Новагийн гэр бүл тэдгээр хүмүүсийн үгэнд оролцохгүйгээр үргэлжлүүлэн Бурхан эзнийгээ хайрладаг байсан байна. Хүмүүсийн гэм нүгэл үнэхээр их байсан учраас
Бурхан маш их гонглсон байна. Тэгээд нэгэн өдөр Новаг дуудсан. Нова. Эдгээр хүмүүсийн гэм нүгэл дэндүү их байгаа учраас би энэ дэлхийг цэвэрлэхээр шийдлээ. Одооноос эхлээд чи зав баригтун. Асар том хүүхч авдрыг хий. Хүүхч авдраа. За эз бурхан минь. Хүүхч авдраг гэхээр хэр томыг хийх ёстой болоо? Чиний гэр бүл болоод миний бүтээсэн амьтдаас хосоороо чамд очино. Тэгэхээр чи тэр бүх амьтдыг багтаах асар том хөөгч авдрыг барь. Тэгээд цаг нь болохоор чи тэр хөөгч авдарт гэр бүлийнхнийхээ идэх хүнсийг базаагаад мөн чам дээр очих амьтдын идэж тэжээлийг бэлдээрэй. Маш олон өдрийн турш бороо орох учраас чи бэлтгэлээ сайн базаагаарай гэж бурхан Ноад хэлсэн байна. За байж асар том хөлөг онгоц барих нь дээ. Ингэж хэлээд Ноо маань тэр өдрөөс хойш өөрийнхөө хөвгүүдтэйгээ хамт, бэрүүдтэйгээ хамт Бурхны тушаасан ёсоор асар том хөвгч авдрыг хийхээр болсон байна. Уулын орой дээр Ноо маань мод хөрөөдөөд түг таг асар том хөвгч авдрыг хөвгүүдтэйгээ зөв нийлээд барьж эхэлсэн байна. Иргэн тойрныхон хүмүүс Новаг шоолж эхэлсэн байна. Хүүе чи уулын орой дээр юу хийгээд байгаа юм бэ? Ийм том байшин барих гэж байгаа юм уу? Үгүй ээ. Би асар том хөвгч авдрыг барьж байна. Бурхан удахгүй үерийн усаар энэ дэлхийг шийдэх гэж байгаа учраас та нар одооноос эхлээд зөв амьдрах түн. Энэ Нова галзуурчжээ. Уулын орой дээр ийм халуун байх чинь манад ер нь их бороо ороод идэггүй штэ. Галзуурчж. Хүмүүс Новаг маш их илэглэн шоолж байсан байна. Гэсэн ч Нова хөлөг барьсаар байсан. Хэдэн жилийн турш барьсан гэж бодож байна? 120 жилийн турш Нова маань хөвгүүдтэйгээ, бэрүүдтэйгээ хөвгч авдрыг барьсан байна. Вау, 120 жил гэдэг чинь маш урт хугацаа тийм ээ. 120 жилийн турш хүмүүс Новаг шоосоор л байсан байна. Үгүй чи уулын орой дээр хөвгч авдар барьж яах нь вэ? Тэгээ бурхан Новад хөлөгч авдартаа маш том хаалгыг хийгээрэй гэж хэлсэн байна. Ингээд Нова маань 120 жилийн дараа хөвгч авдраа бариад дууссан. За тэгээд бурхны тушаасан ёсоор гэр бүлийнхнийхээ идэх хүнс тэжээлийг базаасан байна. Түгээрч барахгүй амьтдын идэх хөвс ногоо тэжээлийг бас бэлдсэн. За ингээ хүлээж итэл бурхан өөрийнхөө бүтээсэн бүтээлүүдээс ир эмээр нь хосоор нь Нова руу явуулсан байна. За ямар амьтад явсан юм болоо? Хөөхөн гахаан тоороонууд тийм ээ? Хөөхөн гахаанууд маань хосоороо мөн хань ямаанууд хосоороо. За энэ дэлхийн хамгийн том биетэй амьтан болох заа хүртэл хосоороо Ноагийн хөвгч авдарт орсон байна. Мөн хамгийн жижигхэн хулганууд хүртэл хосоороо. Мөн амар урт хүзүүтэй чи ямар амьтан байдаг вүлээ? Анаш бас хосоороо. Игдүүдээ хөөрхөн шуунууд, дэвтэхэнүүд маань ч гэсэн хосоороо ирээд Ноагийн хөвгч авдарт орсон байна. Мөн гэрийн тижээмэл амьтан болох нохой хүртэл хосоороо. Ваа, ямар олон амьтан бэ? Тоолж барах нь уу? Араатныхаа арслан хүртэл хосоороо Ноагийн хөвгч авдарт орсон байна.
Тэгээ бурхан Новаг за гэр бүлээрээ хөвөх чадвартаа ороорой гэж хэлсэн байна. Хамгийн эхлээд том хүү Шемийн гэр бүл хөвөх чадвартаа ороорой. За ингээд Шемийн гэр бүл орлоо. Дараа нь Хаамын гэр бүл. За Хаамын гэр бүл орлоо. Түүний дараа хэний гэр бүл вэ? Шем, Хаам, мөн Яфетийн гэр бүл хөвөх чадвартаа ороорой. За бороо ороогүй ч гэсэн бурхан ороорой гэж хэлсэн учраас бид нар дуулууртайгаар орсон. Хамгийн сүүлд нь Новагийн гэр бүл. За ингээд бүх гишүүд хөвөх чадвартаа суусныхан дараа бүх амьтад орсныхаа дараа бурхан Ноагийн хөвөх чадрын хаалгыг хаасан байна. Ингээд хаалга хаагдсанаас хойш 40 өдөр 40 шөнийн турш бороо орсон байгаа. Ороо исэн. Усны төвшин нэмэгцээр хагаад уулын орой харагдахаа болсон байгаа. Дэлхий тэр чигээрээ усаар дүүрсэн байна. Ингээд 40 өдөр 40 шөнийн дараа маш хүчтэй салхилсан. Өдөржин шөнжин салхилаад тэгээд нар мандсан байна. Нар маш илчтэйгээр халуунаар төөнж салхи хүчтэйгээр үлээсээр байгаад нөгөө уулын орой харагдахаа болсон тэр үерийн ус маань багаар татарсан байна. Уулын орой харагдчихээн. Ваа, уулын орой харагдчихээн. Үгүй, моднод харагдаж эхэлж байна. Удахгүй бид нэр замнаасаа гарах нэ. Ингэж хүлээсээр байгаа ус бүрэн татарч хуурай газар бий болсны дараа бурхан Новад хэлсэн байна. Нова, одоо хөвөх чадрынхаа хаалгыг онгойлгоод та нар гарч болно. Ваа, бидний гарч олно гэж байна. Ингээд Нова хөвөх чадрынхаа хаалгыг онгойлгоод хөвөх чадраасаа гарсан. Ваа, ямар гоё юм бэ? Хуурай газар гიშгэх чи ийм сайхан байдаг байлгүй. Ямар сайхан агаар вэ? Оо, хин мод цэцэг чинь ямар гоё ургаа вэ? Ваа, ингэж нэг хуурай газар дээр хөл тавих гэж 40 өдөр 40 шөнж бас чанга bay шүү. Дандаа бүрхэг тэнгэрийг харсараад ийм сайхан дулаахан нартай өдрийг бараг мартах шахсан байх шүү дээ. Ингээд Ноагийн гэр бүл хөвөх чадраас гарсны дараа амьтад хосоороо бас хөвөх чадраас гарсан байна. Тэд нар өөрсдийн харсан зүг рүүгээ явцгаасан байна. Вау. Ингээд Ноагийн гэр бүл маань хамгийн түрүүнд бурхан мөргөл өргөж хэлсэн байгаа. Бурхан минь ээ, та биднийг хөвөх чадраар дамжуулаад аварсанд баярлаа. Бидэнд шинэ газрыг бий болгож өгсөнд баярлаа гэд бурханд мөргөл өргөсөн чинь бурхан маш их баярлаад Новад ингэж хэлсэн байгаа. Нова, үүнээс хойш бороо орох болгонд чи битгий яагаарай. Би үүнээс цааш энэ дэлхийг устгах үерийг дахиж хизээж зөвшөөрөхгүй. Хизээж энэ дэлхийг устгах үерийн ус дахин бий болохгүй. Би үүнийгээ чамд гэрээ болгоод тэнгэрт солонгыг мандуулах болно. Би тэр солонгыг харах болгонтоо чамтай хийсэн гэрээгээ санан дурсах болно гэж хэлсэн байна. Тэгвэл Нов маань тэнгэрт солонго гарахыг харах болгоно. Бурхан дахиж хизээж үерийн усаар биднийг шийтгэхгүй гэдгийг сандаг байх юм шүү, тийм ээ? Тэгвэл найзуудаа шинэ гэрээн дээр бид нар Есүс Христэд итгэх юм бол аврагдах болно гэж хэлсэн байна. Есүсээс өөр зам байхгүй. Есүст итгэдэг хүн болгон гим нүглээсээ чөлөөлөгдөж аврагдах болно гэж хэлсэн байна. Тэгвэл найзуудаа бүгдээрээ эх 7 хоногийн турш найзуудаа
Есүсийн тухай ярьж өгье. Нова хөвөгч авдарт орсныхоо улмаар аврагдсан шиг бид нар Есүс Христэд итгэх юм бол аврагдах болно. Энэ сайн мэдээг бүгдээрээ найзуудтай дамжуулцгаая. Хамтдаа залбирцгаая. Бурхан эзэн минь таньда баярлалаа. Новагийн түүхээр дамжуулаад авралыг бидэнд сануулж мэдүүлж өгсөнд баярлалаа. Нова бурхан таны өмнө дуулууртай байж хөвөгч авдрыг барьснараа гэр бүлийнхнийгээ авраад зогсохгүй. Бас олон амьтдыг ч гэсэн аврах боломжийг та зөвшөөрч өгсөнд баярлалаа. Өнөөдөр тэгвэл шинэ гэрээний цаг үед бид нар Есүс Христээр дамжуулан аврагдах болно гэж Библиэлд бичсэн байдаг. Өнөөдөр бид нар би ганцаараа аврагдаа зогсохгүй, гэр бүлийнхэндээ ч гэсэн Есүсийн тухай сайн мэдээг тарааж, найзуудтай ч гэсэн Есүсийн тухай ярьж танаар аврагдахад та тусалж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ дараа 7 хоногт уулзцгаая.